За сүүлийн өдрүүдэд бид нар Монгол Улсын үндсэн хуулийн хэрэгжилт ер нь яг хөрсөн дээрээ хэр сайн зөв хэрэгжиж байгаа бууж байгаа юм бэ гэдэг талаар тал талаас нь сайхан ярилцлаа. Бас харлаа. Тэм ч учраас танаас энэ асуултыг заавал асуух хэрэгтэй байгаа. За Монгол хүний нэр төр бол үндсэн хуулиараа хамгаалагдсан байгаа. За бид нар яг үндсэн хуулийнхаа зүйл цаалтыг харах юм бол 17 дугаар зүйлээ харж болно. Тэгэхээр Монгол Улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн ёсчлон биелүүлнэ. Энэ үүргээ ёсчлон биелүүлнэ гэж заасан ба. Гэвтэл хэвлэл мэдээллийн хэрэглэлийг ашиглаад бидний үр хүүхдийг, хань ижлийг, садан төрлийг энэ танхимд сууж байгаа улс төрч болгоныг янз бүрийн нэрээр нэрлээд хочийг нь өгөөд зөвхөн шүүх тогтоох ёстой асуудлыг нэрлэн зааж нэр хүндэт нь маш бүдүүлгээр ханддаг. Ийм байдал бол нэгэнт тогтжээ. Тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайдын хуваартай нь мөн улс төрчийн хуваар энэ шударга явдал уу гэдгийг хамгийн түрүүнд асуухыг хүслээ. Тэгэхээр хамгийн ихний асуулт маань бол энэ шударга явдал уу ерөнхий сайдаа. За хоёрдугаар засгийн газрын 2024 оны 218 дугаар тогтоолоор засгийн газрын 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. За энэ төлөвлөгөөний 4.1-ийн 2-ын 1-т хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт хараат бус бие даасан байдлыг хангах, тэдгээрийн редакцийг эзэдийн нөлөөллөөс гаргах, сэтгүүлчийн хэвлэл нийтлэх эрх чөлөө болон мэрэгжлийн ёс зүйг баримтлан хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэд засгийн газар маань ажиллаж явах ёстой. Тэгэхээр энэ хүрээнд Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийг боловсруулж энэ онд оруулах хэрэгтэй байгаа. Энэ ажил хэр явцтай байгаа юм болоо. За 1 минут тавч хариулъя. Тэгэхээр энэ үндсэн хуулийн зохицуулт бол иргэд Монгол хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэл нийтлэх, мэдээлэл хаах, мэдээлэл хүлээн авах эрхийг баталгаажуулсан. Гэсэн хэдий ч энэхүү эрхийг хэрэгжүүлэхдээ бусдын нэр хүнд, алдар хүнд хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй. Тэм ч учраас энэ алтан гэрэл сайд багтааж их санаж хүн гүтгэхийг эрүүгийн гэмтрийг тооцох хууль өргөн барьж ирсэн. Улсын хурлаар бол энэ хилцэгдэж байгаа байх. Гэхдээ энэ бол ерөөсөө үг хэлэх хичээлээ бол мэдээж үзэл бодлоо илэрхийлэх хичээлээ бол арчилсан нийгмийн гол үндэс. Улс төрчид бол төмний хараанд байдаг учраас мэдээж дандаа шүүмжилт өртчээдэг. Би бол одоо 9 шидээр гүтгэж донтол зөндөл хилүүлжсэн боловч нэг ч удаа цагдаа шүүхт хандж ийсэнгүй. Ягаад гэвэл хууль эрх зүйн орчин юм учраас. Гэхдээ ер нь ил тод байдал иргэн илүү мэдээлэлтэй байх нь эрүүл нийгмийн их үндэс гэж үзнэ. Харин үнэхээр одоо хүнийг гүтгэж донтолж байгаа бол хууль шүүхийн байгууллагатай хандаад шийдвэрлэх эрх нь бол одоо нээлттэй байгаа. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хууль зүйн дотоод хэргийн яам боловсруулад, хүний эрхийн үндэсний комиссоос хамтарч боловсруулад, за энийг засгийн газраас санаачлах уу, улсын их хурлын гишүүдээс санаачлах уу гэдэг хоёр хуулиараар ярилцаад, улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг боловсронгуй болгох ажлын хэсгээс санаачилж байгаа. За энийг бол одоо баасан жаргал гишүүн маань манлайлаад лид хийгээд улсын их хурлд одоо ойрын үед өргөн баригдах хаа гэж ингэж бодож байна. Тийм учраас энэ хүний эрхийн үндэсний комисс маань өөрөө засгийн газраас бас хараат бусаар улсын их хурлаас хараат бусаар байгуулагддаг байгууллага учраас энэ бол бас засгийн газар дангаараа мэдээж хариулт биш. Засгийн газрын бүх асуудал хүний эрхийн асуудал байдаг. Бүх оруулж байгаа хууль тогтоомдууд хүний эрхийг бас хөндөж байгуулагддаг. За нэр төрд халдсан гэж ярих юм бол хүний нэр төрд хамгийн их халдж байгаа хүмүүс маань улс төрийн нам улс төрчд байдаг. За энийг би олонтоо хэлж байгаа. За хэвлэлийн салбарт захиалгаар улс төрийн өрсөлдөгчж байгаа намдаг зах зээлийн ханш 10 дахин нэмэгдсэн байна л шүү. За энэ ханш яагаад нэмэгдсэн бэ гэхээр нүүрсний хулгайчид асар их мөнгөтэй болсон байна. Зөвхөн би яг өөр дээрээ тулгарсан жишээг хэлж байгаа шүү. Зөвхөн өөр дээрээ. Над дээр зүгээр нэг удаагийн сарын акц хийхэд тэрбум төгрөгийн зардал гаргаж санхүүжүүлсэн байна. Энийг Монгол Ардын намын За тэгэхээр шударга биш гэж үзэж гэн гэж ойлголоо.
За тэгвэл яг энэ сая миний дурдсан засгийн газрын 24-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дараах хуулиудыг 2025 онд Монгол Улсын засгийн газар их хурлд өргөн барих ёстой байгаа. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хууль сахиулах ажиллагааны тухай, талсан сэргийлэх ажиллагааны тухай, шүүхийн шинжилгээний тухай. За энэ хуулиудыг яагаад 2025 онд өргөн барих ёстой вэ гэж үтсэн гэхээр хүний нэр төр бүдүүлгээр хандж байгаа явдал газар авсан байна гэсэн маа. За үндсэн хуулийн цэцгийн тухай хууль, үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн төслийг засгийн газраас санаачлах нь буруу юм байна гэд Улсын их хурлын дарга Амар Баясгалангийн захирамжаар Улсын их хурлын гишүүн Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад 1 жил болцсон байна. Энэ миний ойлголтоор энэ хуулийн төсөл боловсрогдод дууссан гэж ойлгосон. Тэгэхээр Улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан энэ ажлын хэсэг хийсэн юм байна. Ер нь энэ их хурлын даргаас ийм 50 хэдэн ажлын хэсэг байгууллагч нь засгийн газрыг бас ажиллах болцоог болгочод байгаа шүү дээ. Хэвлэл мэдээллийн хуулийг засгийн газар санаачлаа гэж ажиллаж яадаг. Энд их хурлын гишүүдээр мөн бас нэг ажлын хэсэг ажилуулцдаг. Хэн өргөн барих вэ? Бие биегээ чихдэг, эзэнгүүдүүлдэг ийм асуудал үүсгэсэн байгаа шүү.